Өнөөдөр говийн бүсийн хилцүүлэг амжилттай болж өндөрлөө. За миний бие бол хангаан бүс, хойд бүс, өнөөдөр говийн бүс гэдэг энэ гурван бүстэр болсон бүсийн онцлог ба харьцуулалт сэдэвт хилцүүлгийн модератороор ажиллалаа. Тэгэхээр энэ говийн бүс байна том том үйлдвэрлэлүүд ихтэй үйлдвэрлэлийн бүс, дээрэс нь аялал жуулчлалын бүс. Энэ том том үйлдвэрүүд рүү хүнснийхээ асуудлыг дотоодоос шийдъя. Тийм учраас Монгол Улсын ерөнхийлөгчөөс заасан хүнсний хувьсгал үндэсний хөдөлгөөнд бол энэ говийн бүсийнхэн маш идэвхтэй ажиллаж байна. Би бол говийн бүсээс ирээд 3 хоног говийн бүсийн үйлдвэр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцлаа. Бас нутгийн удирдлагуудаа бас зөвлөх уулзалтуудаа хийлээ. Өнөөдөр говийн бүсүүд 4 аймаг 47 сум яаж нэгдэж хоршиж хамтарч богино хугацаанд илүү хүчтэй эдийн засгаа сэргээх вэ гэдэг асуудлуудаар илүү ярьж байгаа. 30 жилд хийгдээгүй бүсийн хөгжлийн ажлыг энэ засгийн газар энэ Монгол Улсын ерөнхийлөгчийн санаачилсан цагаан алт хүнсний хувьсгал засгийн газрын санаачлага шинэ хоршоо том хөдөлгөөнүүд энэ Монгол Улсад өрнөж байна. Бүс болгон дээр хүнс эргэж байгаа. Тэгэхээр хүнс бол ерөөсөө нэг номерыг хэрэгцээ. Тэгэхээр Монгол Улс хүнснийхээ хэрэгцээг өөрсдөө 100% шийдэх, хүнс экспортч улс болох энэ томоохон зорилгын хүрээнд энэ бүссэн хөгжөлтөйгөө уялдаад хамтраад ингэж явж байна.